COP17 шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна. Манай студид нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаны бодлого, түншлэл, хөрөнгө оруулалтын газрын дарга жахлан хөрөлцөн ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу. Цаг гарган хөрөлцөн ирсэнд баярлалаа. Тэгэхээр өнөөдөр яг Монгол улсад анх удаага зохион байгуулагдаж байгаа энэ том хэмжээний олон улсын арга хэмжээний эцсийн өдөр шийдвэрлэх чухал хэлэлцээрүүд яг одоо өрнжийн таны хувьд одоо яг энэ ажлын албанд байгаа хүний хувьд ер нь яг ямар одоо хурал болж ийн гэж дүгнэхээр байна вэ? За баярлалаа. Энэ өнөөдөр Монгол улсад бол COP17 зохион байгуулагдаж байгаа нь маш том боломж бөгөөд маш том сорилт байгаа юм. Тэгээ үнэхээр ийм хэмжээний олон улсын хурлыг бол Монголд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй. Энэ бол түүхэн үйл явдал болж байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол энэ COP талуудын баг хурлыг зохион байгуулахын тулд улс орнууд бол маш их өрсөлддөг, хоорондоо өрсөлддөг. Яагаад гэх юм бол энэ бол маш их боломжийг авчирдаг. Тэгэхээр энэ боломжийг бид нар маш зөв ашиглах ёстой. Тэгээд энэ боломжоо бид нар алдахгүй тулд Монгол улсынхаа нэр хүндийг бас өндөрт өргөхийн тулд бид нар бүх талаараа хичээж ажилласан. Тэгээд яг өмнөх олон улсын хурлуудтай харьцуулахад COP-тай харьцуулахад гэсэндээ манай зохион байгуулалт бол ер нь маш сайн байлаа гэж бол бодож байна. Энийг бол ганц бид нар ажлын албаныхан хэлж байгаа үг бол биш. Оролцож байгаа маш олон хүмүүс бас сэтгэгдлээ хаваалцаад хэлж байгаа. Тэгэхээр яг энэ зохион байгуулагч улсын хувьд ер нь яг энэ гарч байгаа шийдвэрүүдэд ч юм уу ямар байдлаар ямар үүрэг хүлээж оролцож байгаа вэ? За талуудын баг хурлаас ер нь конвенцийн талуудын баг хурлаас үндсэндээ бодлогын үнэхээр хоёр чиглэлээр гол юмнууд гардаг. Нэгдүгээрт нь бол яг хэлэлцээний шийдвэрүүд тийм. Тэгэхээр энэ ямар хэлэлцээрүүд хийж байгаа яг тухайн конвенцийнхаа хүрээнд зорилгоо тодорхойлно, өнгөрсөн хугацааныхаа үйл ажиллагааг үнэлэн, дүгнэн, тэгээд ямар улсууд ямар улс амбицтай тэр болгоныг өөрсдийнхөө амбицыг гаргаж ирж тавина, хөрөнгө оруулалт татна. Тэгээд нөгөө гишүүнчлийнхаа хувьд бас төлбөр мөнгөтэй, төлбөр мөнгөнийх нь хувьд ямар хэдийг төлөх үү, нэмэгдүүлэх үү, хасагдуулах уу, төсвөө яаж батлах уу гэл бүх юм ингэ хэлэлцэж баталдаг. Тэгэхээр энэ тэрнээсээ гадна юм үйл ажиллагаатай холбоотойгоос гадна яг тухайн конвенцийнхаа зорилтуудыг хийдэгтэй. Тэгэхээр тухайлх юм бол энэ цөлчтэй тэмцэх тухай конвенц дээр бол газрын нороотлыг тэглэх, иргэний нийгэм, гендер, шинжилгээ ухааны байгууллагуудыг хэрхэн яаж оролцуулах уу, 2030 оноос цаашаа ямар зорилтуудыг тавьж ажиллах уу гэх мэтчлэн энэ болгон дээр ингээд хоорондоо улсууд тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Нэг хилцээ гэдэг чинь нэг ёсондоо ярилцаа тохиролцоонд хүрээ. За бид нар нэг ийм юмд хүрэх юм байна гэдэг. Нэгдүгээрт нь бол ийм хамгийн гол том шийдвэрт хүрэх хэрэгтэй. Тэгээ өмнөх COP-удаар шийдвэрлэгдэж чадаагүй бас нэг хэд хэдэн асуудлууд одоо гангийн асуудлууд тий гангийн асуудлуудаас гадна гангийн асуудлуудыг шийдвэрлэхэд бид нэр хөрөнгөө нэмэгдүүлэх ёстой гэж зарим улсууд үзэж байгаа бол зарим улсууд нь шаардлагагүй. Одоо байгаа хөрөнгөө зөв зарцуулах ёстой. Тэгээд ийм заавалжгүй олон улсын бичиг баримт байх албагүй гэдэг энэ дээр л ингээд маш их хэлэлцээрүүд ингээд явж байгаа одоо. Тэгэхээр эднэрийг гаргахын тулд одоо ингээд улсууд ингээд ирчээд тохиролцоонд хүрэхээс сууж байгаа. Зохион байгуулагч улсын хувьд бол аль нэгэн талыг нь бол барихгүй. Илүү тэгээ эвийг сахисан, дундыг сахисан аль болох бүх талууд нь ингээд нэгцэн тохиролцоо, нэгцэн ойлголтод хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхэд тийм оролцоотой байгаа. Тэгвэл бас мэдээж хэрэг зохион байгуулагч улсын бол үүрэг маш өндөр. Ерөнхийдөө бол дипломат харилцааг бол үнэхээр ингэж суурийг нь тавьж өгч байгаа. Бүх нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Тэгэхээр бид нар яагаад энэ бүх зохион байгуулалт эдгээр дээр ингэж их анхаарал хандуулж ажиллаад байна, маш их хөрөнгө гаргаад байна гэхээр энэ бүх хэлэлцээрүүдийг нэгцэн ойлголтод үр дүнд хүрэхийн тулд мэдээж хэрэг ингэж бид нар ч гэсэн ингэ нэг тухтай орчинд амьдрал гоё тухтай байдаг шүү дээ. Тухтай орчинд ажиллах юм бол бас гоё тухтай байдаг, бүтээмжтэй байдаг. Яг тийм нөхцөлийг л бүрдүүлэх дээр маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгээд дипломаттай соёлынхаа хүрээнд бас ингээд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Нэгдүгээрт нь бол энэ хэлэлцээний хувьд ийм. Хоёрдугаарт нь гэх юм бол бас сайн дурын амлалтууд байгаа. Тэгээд олон улсын санаачлагууд. Тэр олон улсын санаачлагууд бол яг ингээд копи шийдвэрээр болж гардаггүй. Яг зарим юмны хэсгийг нь гаргаж болно. Гэхдээ ихэвчлэн ингээд сайн дураараа ийм улсууд бид нар ийм санаачлагтан дээр нэгдлээ. Энэ чиглэлд газрын нороотлыг бууруулах чиглэлт ч гэдэг юм уу те. Ус газрын менежмент, нэгдсэн менежментийн хүрээнд бид нар ингээд ийм зорилгын хүрээнд санал нэгдлээгээд бие дэмжиж сайн дураараа тэгээ энэ чиглэлд бид нар ийм төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Эннийхээ тулд бид нар тэдэн төгрөгийн санхүүжилтийг тэнцэнээс гаргах боломжтой гэдэг ийм сайн дурын, улс төрийн болон санхүүжилтийн амлалтуудыг өгдөг. Тэгэхээр энэ бол ер нь энийг акшн ажанда буюу үйл ажиллагааны төлөвлөгөө хөтөлбөр гэж нэрлэж байгаа.
Тэгээд энэ COP17-оос гарч байгаа энэ төлөвлөгөөг бол бид нэр тал хэрийн төлөвлөгөө гэж нэрлэж байгаа. Өмнө нь яг энэ COP-ийн яг энэ цөлжилтөд тэмцэх тухай конвенцийн хүрээнд бол хамгийн анхны төлөвлөгөөг бол COP16-гаар Сауди Арабид Риадын Риадын хөтөлбөр гэж бол гаргаж ирсэн. Тэгэхээр манайх бол хоёр дахь төлөвлөгөө нь болж байгаа. Тэгэхээр манай төлөвлөгөө юугаар онцлог вэ гэхээр Риадын гаргасан төлөвлөгөөг илүү өргөжүүлээд өөрсдийнхөө бас санал санаачлагыг нэмж оруулж байгаа. Тэгэхээр манай өөрсдийн засгийн газраас оруулж байгаа санал санаачлага нь юу вэ гэхээр нэгдүгээр бэлчээрийн тэргүүлэх санаачлага гэж байна. Хоёрдугаар ус газрын нэгдсэн менежмент, гуравдугаарт нь байгаль суурилсан шил бүхий доктортой дэд бүтц гэдэг. Тэгэхээр энэ гурван санаачлагыг тэр өмнөх Риадын төлөвлөгөөн дээрээсээ нэмээд тэрнээсээ гадна яг засгийн газраас дэвшүүлж байгаа гурван санаачлагаас гадна бас хувийн хвшлийн санаачлагууд байна. Өөр бас уул уурхайн салбарын нийлээд бас өөртөө хураа гандуу бүс нутагт уул уурхай эрхлэж байгаа компаниуд нийлээд ямар газрын дараатлыг бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авах болох вэ гэсэн санаачлага гэх мэтчлэнгийн ийм маш олон санаачлагуудыг бол гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ болгоныг бүгдийг нь бид нэгтгээд тал хэрийн төлөвлөгөөг болгож байгаа. Энэ бол одоо бас бидний гарч ирэх хамгийн том үр дүнгуудын нэг гэж бодож байна. Тэгээ ярианы дундор бас таны дурдсан гангийн асуудал байгаа. Тэгээ яг энэ бол Монгол улсад зохион байгуулагдаж байгаа COP17 өнгөрсөн Риадын COP-ийн хурал COP16-аас хойш яриа хэлэлцээрээс жинхэнэ одоо ажил хэрэг болгоё гэдэг өрөөндөр явагдаж байгаа. Монгол улсаас бас бодиттой үр дүнгуудыг асар их дэлхийн нийт анхаарлаа хандуулж хүлээж байгааг нэг нь яг энэ гангийн гэрээ юм болоо. Тэгээ гангийн гэрээн дээр бас яг улс орнууд санал нийлэхгүй байна гэдэг мэдээллийг аваад байгаа. Та бас биднэрт Америк нэгдсэн улс, Европ, Сауди Араб зэрэг улсууд одоо дэмжихгүй байна гэдэг саналаа хэдий илэрхийлсэн байсан л да. Энэ талаар та яйл улсууд ямар байр суурьтай байгаа гэдэг мэдээлэл өгч болох уу? За яг одоо нөх хилцээр нь дуусаагүй байгаа болохоор нарийн мэдээлэл би өгч чадахгүй. Тэрнээсээ гадна би бас нөх хилцээр таахгүй байгаа. Зөвхөн ерөнхий мэдээлэлтэй байгаа. Болохоор би энэ маш нарийн юмнуудыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол COP16 ер нь энэ гангийн асуудал бол ганц 16 ч тэрний өмнөх сүүлийн 3-4 COP-оор шийдвэрлэгдэх асуудал. Тэгээ яагаад энэ шийдвэрлэгдэх вэ гэхээр ерөнхийдөө хөгжиж буй улсууд энэ гангийн асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой. Тэгээд энэ дээр бол яг мэдээж хэрэг хөгжилтэй улсууд нь санхүүжилтийн хэмжээг нэмэх хэрэгтэй. Тэгээд энийг яг ингээд COP-ийн шийдвэр болгож гаргах ёстой гэж үздэг. Тэгээд шийдвэр болгоно гэдэг чинь бүгд одоо дагаж мөрдөх ёстой болчихж байгаа байхгүй тий. Нөгөө талд нь болохоор зарим улсууд нь болохоор энэ ингэх шаардлагагүй. Та нар одоо байгаа хөрөнгөл санхүүжилтээ зөв зарцуулаач ээ. Тэгээд энэ чинь бас зөвхөн дэлхийн нийтийн асуудал болохоор бид нар ингээд бас илүү их мөнгө гаргахгүй та нараас өөртөө ингээд хувь нэмрээ харуулах ёстой. Тэгээд эсвэл заавалчгүй ийм нөө шийдвэр биш дагаж мөрдөх ёстой ийм легли баян гэж ярьдаг. Гэхдээ тийм биш өөр шийдвэрээр гаргаж болно. Тэгвэл болно гэсэн. Тэгээд тэрэн дээрээ санал нэгдэхгүй одоо ингээд баг 10 жил болчихоо. Тий. Тэр яг ингээд ямар нэгэн олон улсын хурал цуглаан зохион байгуулах болгонд манай ард иргэд ер нь хүмүүс үр дүн нэгтгэдэг. Тэгэхээр яг энэ удаагийн хурлаас та яг бодтой ямар үр дүнгууд гарсан гэж дүгнэхээр байна. Одоо жишээ нь маш олон санал бичгүүд зурагдлаа. Яг Монгол улстай холбоотой ямар ялангуяа санхүүжилтийн бодтой үр дүнгууд гарсан бэ? За. Монгол улсд бол нэлээд их боломжуудыг нийлээ. Тэгэхээр яг одоо нэг том боломжийнх нэг нь юу вэ гэхээр Европын холбооны Монголын засгийн газрын Европын холбоо хамтарсан ойн түншлэл байгаа. Тэр ойн түншлэлийн хүрээнд бол Европын хөрөнгө оруулалтын банкныхан нийт тэр ойн түншлэлийн 200 сая еврогийн хөтөлбөр байгаа юм. Яг тэр бүх мөнгө бол босгож байгаагүй. Яг тэр хөтөлбөрийнхөө хүрээнд 100 саяын холбоо санхүүжилтийг Европын хөрөнгө оруулалтын банкныхан бий болгож байгаа. Тэрийгээ бий болгоно. Нөгөө үйлчлэгийг нь бол бас өөр босоод их усүрээс гаргах боломжтой гэдэг тийм нэг тэрэн дээр нөө хамтарч ажиллах тийм юу лээ? Харилцан ойлголцны санал бичиг. Letter of intent. Ирмэлзлийн бичиг аа. Ирмэлзлийн бичиг зурсан. Тэгэхээр энэ бол маш том алхам. Тэгэхээр яг энэ ирмэлзлийн бичгийнхаа хүрээнд бол бид нар энэ түншлийг дараагийн шатанд ахиулж байгаа. Тэгээд дахиж нэмэлт санхүүжилт татах боломжийг нь бүрдүүлж байгаа гэсэн үг. Энэ нэг юм ба. Хоёрдугаарт нь бас Дэлхийн банктай хамтраад SMILE буюу Sustainable Mongolia Integrated Landscape and Economy гэдэг Монголын доктортой
доктортой эдийн засаг ба нэгдсэн газрын менежмент гэсэн ийм хөтөлбөр бас боловсруулж байгаа. Тэгээ энэ хөтөлбөр нь ямар учиртай юм бэ гэхээр түрүүний миний дурдсан 3 санаачлага бэлчээр ус байгаль суурьнсан шийдэл гээд энэ гурыг гурвуулангийг нь бол Дэлхийн банк дэмжиж байгаа. Тэгэхээр гурвуулангийг нь дэмжиж за яг энэ санаачлагын дор энэ төслийг энэ санаачлагаараа энэ төслийг гэхгүйгээр нэгдсэн нэг ийм хөтөлбөрийг хэрэгжүүлье гэсэн үднээс яг ийм Smile гэдэг хөтөлбөрийг боловсруулж байгаа. Тэгээ яг энэ Smile-ийнхаа хүрээнээс Дэлхийн банк 100 сая долларын хөрөнгийг бас холимог санхүүжилтийн хөрөнгийг бий болгох, татах, төвлөрүүлэх боломжтой гэдэг бас харилцаа ойлголцлын тийм сонирхлын санамж бичгийг бас зурсан. Тэгэхээр яг энэ эдгээр мөнгнүүд маань нэг шууд орж ирж байгаа хөрөнгө оруулалт гэж бас ойлгож болно л да. Гэхдээ энэ бол яг ингээд бэлэн бол ороод ирсэн юм бол байхгүй. Эхнийх нь алхмал хийгдэж байгаа. Одоо тэгэхээр бид нэр үргэлжлүүлээд 2 жилийн конвенцэд даргалан тэг яг энэ үргэлжилж байгаа хугацаанд яг энэ амлаж байгаа сонирхлоо илэрхийлж байгаа энэ талуудтайгаа мөнгөө яаж илүү бодит үр дүн болох вэ, ямар төсөл болох вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж ажиллана. Тийм. Тэгэхээр таны хувьд одоо ингээ өнөөдөр сүүлчийн өдөр яг энэ Монгол Улсын зохион байгуулагдаж байгаа COP17 хурлаас ямар үр дүн гараасаа гэж хүлээлттэй байгаа вэ? Одоо яг миний хувьд бол энэ хилцээрүүд нь л амжилттай болоосоо гэж бодож байна. Төсөв мөнгө нь бити багасаасаа яг тэр байгаагаараа батлаа. Эсвэл чадвал ахиулаад батлуулаасаа. Бас нэг эсэргүүцээд байгаа улс орнууд нэгцэн ойлголтонд хүрээсээ. Яг одоо үсэ бүх энэ хилцээрээ яг одоо явж байгаа эцэлэгдэж байгаа. Чадвал өнөөдөр шөнөдөө чадахгүй маргааштай дуусах бах. Тэрнээсээ гадна бас яг энэ бидний гаргаж байгаа санал санаачлагуудыг бол ерөнхийдөө өчигдөр бол бид нар дүнэлтийнхаа хурлыг бол хийсэн. Тэгээд дүнэлтийн хурлаас л харахад бол талууд бол ерөөсөө эсэргүүцсэн тал бол байхгүй. Тэгэхээр бүгд нийлж байна. Тэгээд дэмжиж ажиллая. Гэхдээ яг ямар чиглэлд ямар төсөл хөтөлбөр вэ гэдэг дээрээ үргэлжлүүлээд ярилцъя гэдэгс. Тэгэхээр энэ юмнуудыг л илүү эрчимжүүлэх хэвзэл гэж бодож байна. Тэгээ яг ингээд нөө зохион байгуулж байгаа улс орн болгон өөрсдийнхөө уриалга санаачлагыг гаргадаг шүү дээ тий. Тэгэхээр та Монгол улсын хувьд ер нь бид нар энэ удаад за Монголд зөвхөн COP17 хурал болоод өнгөрлөө гэж биш. Монгол улсаас ийм тунхаглал гарсан шүү. Тий Парисын тунхаглал гэдэг шиг. Тэр байх юм бол тэр нь яг ямар одоо бэлчээрийн асуудал байх юм уу? Юу байх бол гэж ер нь хүлээлттэй байгаа юм. Тэгээ ер нь Улаанбаатар Declaration буюу Улаанбаатар тунхаглал гэж бол гаргаж байгаа. Тэгээд энэ бол яг нөө гол хэлэлцэж байгаа бэлчээр байна, нөхөн сэргээлт байна. Тэгээд ган дээрээ хэрвээ ямар нэгэн шийдвэр төрж чадвал гангийнхаа юмнуудаас оролцуулах байх. Гэхдээ хэлж мэдэхгүй байна одоогийн байдлаар. Тэгээ бас санхүүжилттэй холбоотой юмнуудаас гарах байх. За ойлголоо. Бидэнд цаг гарган ярилцлага гэсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Өдөртөө манай студид нэгдсэн үндэсний байгууллагын Цөлжилтөд тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаны бодлого, түншлэл, хөрөнгө оруулалтын газрын дарга жавхлан хөрөлцөн ирж бидэнд мэдээлэл өглөө. COP17 шууд дамжуулалтын хөтөлбөр хүргэлжилж байна.